За, сайн бацгаана уу та бүхэндээ гиги өдрийн мэндийг хүргэе. 2026 оны 2 сарын 4-ийнхөө тэнгэрийн зургийг та бүхнийхээ өмнө дэлгээд авсан байна. За, тэгэхээр энэ өдөр нар маань хумхын ордод байна. Сар маань охины ордод. За, тэгээд энд яг ингээд хамгийн гол үйл явдал болж байгаа гол аспектуудыг дэлгээд тавьсан байгаа. За, яагаад дэлгээд тавьсан байна гэдэг шалтгаанаа хэлчихье. За, нэгдүгээр сар маань тийм үү? Одоо бидний сэтгэл хөдлөлийг эзэмдэж, иргшээж өдөр болгон бид нар ингээд сэтгэлийнхаа энерги, сэтгэл мэдрэмжээ ингээд дагдаг учраас бид нар хамгийн түрүүнд сарыгаа заавал шалгадаг. За, тэгээ сар маань юу гэж байна вэ гэхээр бидрийг маш тооцоотой байгаарай. За, түүнээс гадна ар гэртээ халамж тавихаа битгий мартаарай. Ар гэрлүүгээ муухай харвах, муу үг хэлэх маш муу шүү гэдгийг бидэнд ингээ харуулж байна. За, хоёрдугаарт бидний нөгөө санхүү, бидний ялангуяа дархлаа гэж нэг том хүчин зүйл байна да. Яг үүнийг маань иргшээж байгаа энэ үхрийн ордод маань Тэнгэрийн ван гариг маань зогсолт хийж байгаа байхгүй юу? Энд ингээ харж байгаа бол маш жижигнэр миний хулган гүйж байгаа харагдаж байгаа да. Тэгэхээр Тэнгэрийн ван гаригийн маань яг дэргэд S үсэг байгаа. Энэ чинь зогссон гэсэн үг. Тэгэхээр цөмөр яаж ойлгох вэ гэхээр өнөөдөр мөнгөтэй холбоотой, санхүүтэй холбоотой, бидний биеийн дархлаа буюу биеийнхээ энергитэй холбоотой яг ингээ шинэ эхлэл тавих гэж байгаа бол өнөөдөр дэмий гэж хэлж байгаа гэсэн үг. Яагаад дэмий вэ гэхээр энийг эхлүүлдэг хүч өгж идэг энэ эрчим маань зогссон байгаа учраас үр дүн нь таагүй байх вэ гэж хэлээд байгаа байхгүй юу? Яг айгүй олон хүмүүс ингээ хэдийгээр энд санчир гарагтайгаа гоё холбоотой байж тээ гэж хэлж байгаа ч гэлээ ямар ч байсан зогссон байгаа шүү. Зогссон учраас ийм зүйл хийхэд бас тийм ч ээлтэй биш байдаг юмаа гэдгийг энэ удаагийн бичлэгээрээ бас ингээ сануулах нь зөв болов уу гэж бодлоо. За, ингээ та нар маань өөртөө авах гэхийн ухаанаар хандаарай. Тэг ямар ч хэлсэн зоологийнх нь сурсан мэдснээр бол энэ өдөр шинэ юм эхлэх, ялангуяа им тан ууж эхлэх, за тэгээд данс нээх, хадгаламж нээх, хүнд маш их мөн өгөх, ялангуяа бас үр зээлээ өгөх ч гэсэн бас энд нэлээд бодолтой хандаарай. За, бүр ингээд зайшгүй шаардлагатай байх юм бол ядаж өөрийгөө зөв өрөөж жоод мөнгө төгрөгөө өгөөрэй тийм үү? Тэгээ гоо сайхны мис ажилбарт орох гэж байгаа бол бас нэлээд бодолтой хандвал бас зүгээр шүү. Яагаад гэхээр бидний өвөө гисэг удам судрыг хариуцж байгаа гариг маань хэдийгээр ивэж байгаа ч гэсэн бодолтой байх нэн шаардлагатай. Яагаад гэхээр эн чинь загасны ордод орчихсон байгаа учраас бид нэр өөрсдөө андуурчих вэ, бид нэр буруу бодчих вэ, буруу хийчих вэ гэсэн энэ эрсдлүүд байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Гэхдээ сар маань охины ордод байгаа болохоор бид нар маш ухаантай шийдвэр гаргах бүрэн боломжтой. Тэгэхээр цөмөрөө бүгдээрээ ухаалаг байцгаая, сэтгэлээ зөв сонсцгоо, мэдрэмжээ зөв дагцгаая. За, бүгдээр нь амжилт хүсье. Дараагийн 6-аараа уулзлаа. Түр баяртай.